11-р сарын 28-наас 12-р сарын 2-ны өдрүүдэд улсын хурлын дэд пүрэвд оржоор ахлуулсан ажлын хэсгийн баг бүрэлдэхүүн бүгд арам дахь Казахстан улсад ажиллаж байна. За ажлын хэсэгт бол улсын хурлын зарим гишүүд мөн засгийн газрын хэрэглэх газрын төлөөлөл, Эрдэнэс Монгол компани төлөөллүүд хамтран ажиллаж, за Казахстан улсын нутаг дэвсгэр дээр Туркестан мужид хэрэгжиж байгаа Катко үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах байна. За энэ Катко үйлдвэр бол Казахстан, Францын хамтарсан уран олборлох үйлдвэрлэх дэлхийн хамгийн том үйлдвэрүүдийн нэг юм. За бид ураны төслийн үйл ажиллагаа, техникийн шийдэл, за мөн тухайн орон нутгатайгаа хэрхэн хамтран ажиллаж байна, хөрөнгө оруулалтын гэрээн дээр ямар онцлог зүйл залтуудыг тусгасан байгаа тухай судлахаар энд хүрэлцэн ирээд байна. За тун удахгүй Монгол улсад Дорноговь аймгийн Улаанбаатар суманд Зөөвч Овоо орд дээр ураны төсөл хэрэгжихээр бэлтгэл ажил хангагдаж байгаа. За энэ ураны төсөлд Монгол улсад хэрэгжих тухайн төсөл дээр за Казахстанд хэрэгжиж байгаа энэ дэлхийн шилдэг технологиг нэвтрүүлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллах болно. Бүгд арам дахь Казахстан улсын Катко уран олборлох үйлдвэрлээс та бүхэнд мэдчилж байна. Жилдээ 4,000 тонн уран шар нунтаг үйлдвэрлэх хүчин чадалтай газрын доогуур уусхан олборлох технологиг нэвтрүүлсэн дэлхийн хамгийн том ураны олборлох үйлдвэрийн үйл явцтай бид танилцахаар хүрэлцэн ирээд байна. Казахстан улсад Каткод ажиллаж байгаа, туршилт судалж байгаа монгол геологч Болор Эрдэнэ хэмээх залуутай уулзаад байна. Би Бодрох Energy компанид 12 жил геологоор ажилласан. Одоо туршилт судлахаар ирж ажиллаж байгаа мөнх Эрдэнэ геологчтой бас уулзаад байна. За энэ оны 3 сараас хойш ажиллаж байгаа Катко компанид. За Катко үйлдвэрийн та технологийн болон зохион байгуулалтын онцлог давуу талаас манай үзэгчдэд авчих мэдээлэл. Хөдөлмөрийн аюулгүй байдал хамгийн чухал. Одоо нэгдүгээр тавьж ажилладаг. За тэгээд дээрэс нь одоо энэ технологи ашиглаж байгаа технологи маань өөрөө ер нь байгаль орчинд хамгийн ээлтэй технологи. Миний анзаарж байгаагаар яг бид нар нэг ууд уурхай гэхлээр нэг юм том овоолго ухсан нөх ч юм уу те том машин механизм төсөөлдөг ураны үйлдвэрлэх процесс бол арай бас өөр хэм маягтай юм байна. Тийм тэглгүй яг хоо энэ болохоор нэг газар дор уусан олборлох гэдэг аргыг ашиглаж байгаа. Энэ технологийн зохион байгуулалтын стандарт норм Монгол улсад нутагших боломжтой гэж харж байна. Тийм бүрэн боломжтой. Энэ газар дор уусан олборлох технологи маань болохоор тодорхой геологийн нөхцөл, орчин нөхцөлд бүрдсэн тохиолдолд энэ аргыг бол ашигладаг. За Зөөвч ордын хувьд бол яг энэ одоо нөхцөл шаардлагыг хангаж байгаа. Тийм учраас одоо энэ аргыг ашиглахад бол бүрэн боломжтой гэж хэлж байна. Үйлдвэрээс ирсэн одоо дээжнүүдийг энэ өрөөнд төр шинжилнэ. Товчхондоо бол энэ лаборатори төр шинжилгээ хийгээд цаашдаа завод ямар хуу тохиргоо хийх гэдгийг нь гаргаж өгнө. То есть растворы с полигонов приходят примерно вот такими. За ер нь бол ийм баг харагдахгүй шахуу юм ирж байгаа юм. Ураантай ус шиг юм гарч байгаа юм. Ус шиг тонгол ус гарах юм байна. За тэгээд авирхаантай бэхжүүллээ. За ингээ баяжуулаа. А из желтыми черным сколько процентов разницы содержания урана? В желтом у нас содержание около 65%. За шар өнгөтөд төр нь бол 65% ураны агуулгатай. Ну, потому что он влажный. Если сухой, то 75%. За тэгээд хатаангууд 65 болчихно, шатаангууд 85 болчихно. За зөв нэг зүйлийг хэлэх гэсэн. За олон нийтийн хамгийн их анхаарал хандуулдаг сэдэв болвол мэдээж цацрагийн шарлагын хэмжээ буюу одоо цацраг гэдэгт бодисоос хүний биед үзүүлэх нөлөөллийг бол маш ихээр асуудаг. Цацрагийн шарлагын хэмжээг миллизиверт хэмээх нэгжээр хэмждэг. За олон улсын атомын энергийн агентлагийн зүгээс бол 20 миллизиверт байхыг бол хүний эрүүл мэндийн сөрөг нөлөөг үдээдэг стандарт хэмээн тооцдог. Гэтэл бид нар сая энэ үйлдвэрийн дотоод үйл ажиллагаатай танилцаад гарч ирэх энэ хугацаанд бол нэг бүхэл хүрэхгүй хэмжээний миллизиверт илэрч. За энэ бол хэвийн байгалийн хэмжээс гэсэн үг.
Би яг 2 жилийн өмнө Франц улсад яг энэ шар нутгийг баяжуулах тэгвэл цаашаа түвшүүлгэх тэр үйл явцтай танилцсан. Ямар нэгэн асуудалгүй хот дотор тийм ээ тосгон дотор орооногийн одоо тэр баяжуулах үйлдвэр болон түвшүүлгэх одоо тэр бүх процессыг бүгдээрээ явж байсан. Тэгээ миний анх очихдоо л одоо энэ уран гэдэг зүйл чи ямар асуудалтай гэдгийг би одоо тухайн үеийн одоо мэдээлэл авсны дагуу л очижсэн. Гэтэл одоо хүмүүс тэнд ямар нэгэн аюулгүй, хил амгүй, асуудалгүй тэнд амьдраад зэрэгцээд одоо тэр үйлдвэрлэлтэйгээ зэрэгцээд явж байсан. Тэгэхээр өнөөдөр яг энэ ажлын хэсгийн гишүүдрээд яг энэ газар дор уусган баяжуулах тэр одоо процесстэй танилцаад явж байна. Тэгэхээр энд одоо ажиллаж байгаа хүмүүсийн та нар дөнгөж шаардаа тийм ээ. Битүү хатуу хувцас өмсөн юм алга, маск зүүж байгаа ч юм алга. Тэгэхээр одоо энд ажиллаж байгаа хүмүүс одоо жилд авдаг одоо цацрагийн хэмжээ нь бол тийм ээ. Одоо 10 удаа Парисаас Токио орох хооронд 10 удаа нисэхтэй адилхан тэнцүү авч байгаа. Өөрөөр хэлбэл онгоцны нисэх стюардус тийм ээ. Энд ажиллаж байгаа хүмүүсээс илүү одоо ардаас авчин гэсэн. Хүний эрүүл мэндэд нэг нөлөөлөхөөргүй тэр л одоо бүх одоо шалгарсан аргуудыг одоо өнөөдрийн төвшөнд хэрэгжиж яана л гэж үзэж байгаа. Le point net ici, il y a 400, on va dire 450. За энэ чинь бол цэвэржин бүтээгдэхүүний цэвэржин 446 кг Et гэсэн байна. la teneur en uranium, c'est à peu près entre 80 et 85%. За тэгэхээр 446 кг-ийн 80-аас 85% нь байгалийн цэвэр уран байгаа. 80-аас 85 46-гийн. Уран ч өөрөө хувийн чинь арай их штэ тийм ээ. 1.8 л 1.9 санагч. Тэгэхээр хэрвээ 200-ийн бошкон гэж бодох юм бол энийг шар нутгаар дүүргэсэн үед бараг л 400 кг болж байгаа юм. Тэгэхээр 446-гийн 80-аас 85% нь яг цэвэр уран 238 байна гэсэн. 380 kilos of uranium. За энэ дотор чинь дараах сая болсон 382 кг. 446 цэвэржинтэй байхад 382 кг уран байгаа юм байна дотор. Ер нь бол яг цацрагийн аюулгүй байдлын хувьд бол асуудал байхгүй наа. Тэгээ энэ мэдээлэлээ энэ одоо танаа нэвтрүүлгээр дамжуулаад ч гэсэндээ бүх танилцуулгуудаа сайн өгөөд явхад бол ямар ч тач энд ингээд чөлөөтэй ажиллаж амьдарч байгаа, бэлтжиж байгаа мал ажиллаж амьдарч байгаа арт иргэдийг хараад бол энэ бүх байдал бас Монгол бий болж болох юм аа л гэж харж байна. Катко үйлдвэр нь бол 2 ээлжээр ажилладаг. Нэг удаагийн ээлжиндээ 600 гаруй ажилтан буюу нийтдээ 1300 ажилтантай. Эдгээр 1300 ажилтны 99% нь бол Казахстан улсын иргэд. За тэр дундаа яг энэ Туркестан мууж буюу тухайн орон нутгаас ажиллах хүч нийт ажиллах хүчнийхэн 60%-ийг бүрдүүлдэг ийм одоо үйлдвэр байгаа. За хэдийгээр мал аж ахуйн суурьтай орон боловч яг энэ ураны үйлдвэрлэлийн чиглэлд ажиллаж байгаа залуучууд нь бол илүү өндөр цалинтай, за тэгээ эдийн засгийн хувьд илүү тогтвортой амьдрах боломжтой болдог гэдгийг орон нутгийн иргэд онцолж байгаа юм. Казахстан улстай болж байгаа үйл ажиллагаанаас бид бас юуг нь бас анхаарч цаашдаа хөрөнгө оруулалтын гэрээн дээр одоо хилцээр явцад анхаарах хэрэгтэй вэ гэдэг зүйлийг бас ерөнхийдөө бас нэлээд одоо асуулт тодруулаад явж байна. Ер нь бол мэдээж энэ дээр маш олон ажлын байрууд бас гарах болцоо бидэрт бол харагдаж байна. Одоо гөрмийн компаниас эхлээд за ер нь одоо туслан гүйцэтгэх аж ахуйн нэгжүүд бас нэлээд одоо олон ажлын байрууд бий бас гарах болцоо байна. Байгалийн баялагийг бас ард иргэд ялангуяа орон нутгийн иргэд бас хүртэх. За эргээд бас Монголын аж ахуйн нэгж байгууллагууд бас энэ туслан гүйцэтгэгчдээр орох энэ болцоог бас бүрдүүлэх чиглэл нэлээд анхаарах хэрэгтэй байна. Цаашдаа ч гэсэн бидэд эндээс технологи, мэдлэг одоо маш олон зүйлийг одоо суралцах энэ болцоос харагдаж байна л гэж одоо харж байна. Энэ байгалаас зайсан байгалийн баялаг ураны нөөц Монгол улсад одоо маш таатай ийм боломжийг бүрдүүлж байна. Ер нь ураныг урагшлуулах, ураны төслийг ярьсан болгоныг ингээд нэг эх орныхоо эсрэг ажиллаж байгаа юм шиг ийм уур амьсгал төрүүлчихсэн. Гэхдээ ер нь Монгол улсын амбиц нь ураны олборлох, үйлдвэрлэх технологиг эзэмснээр цаашдаа хаа хүрэх юм? Европын зах зээл, цөмийн эрчим хүчний салбарт ер нь Монгол улс гол тоглогч болох боломжтой юу? 2040 он, 50 он гэхэд нийтдээ 120 мянган тонн одоо ураны хэрэглээ байгаа. Тэрний дөнгөж 80 мянган одоо дэлхий гарах юм боломжтой. Тэгэхээр яг энэ өнөөдөр бид нар энэ ураны салбарт орсноор бидний илүү одоо ирээдүйд илүү сайн тоглогч болох ийм одоо боломжийг бүрдүүлж өгнө. Уран бол одоо Монголын эрчим хүчний салбарт бол том өөрчлөлтийг авчирна. Илүү одоо утаагүй ийм сайхан орчныг бий болгохын тулд бид нар ялангуяа одоо энэ ураны олборлолтоо хийн. Тэгээ ураны олборлолтоо хийх явцдаа бид нар болсон хүчнээ бэлтгэн. Ураны дараагийнхаа баяжуулах, мөн түншлэн одоо атомын эрчим хүчийг үйлдвэрлэх энэ одоо ажлуудаа хийж бид нар бас энэ Монголоо
илүү одоо ард иргэдэд эрүүл тэрх юмд эрчим хүчээр одоо ажиллах тэр боломжийг бүрдүүлж өгнө. За Катко бол ашигт малмал олборлох гэрээнийхэн хүрээнд орон нутгийн хөгжил тодорхой үйл ажиллагааныхаа зардлын тодорхой хувийг тогтмол тусгаж санхүүжүүлдэг. За 2009-өөс 2024 оны хувьд бол нийгмийн хариуцлагын буюу боловсрол, эрүүл мэнд, дэд бүтц, ус цахилгаан хангамжийн чиглэлд бол нийтдээ 10.2 сая долларын хөрөнгө оруулалтыг хийж чадсан ийм сайн туршлага юм. За хөрөнгө оруулалтын гэрээнд ер нь та бас анзаарч харсан одоо чинь Казахстан, Францын туршлагаас анзаарч харсан онцлог зүйлүүдийг бас танилцуулбал. Казахстаны хөрөнгө оруулалтын гэрээнд бол ямар ч байсан гэсэн ашиг малтамлын нөөц шигсний төлбөрийг бол тогтворжуулаагүй юм лээ. Эднэр 49-51-т хийсэн байна гэрээгээ. Тэгээд одоо 100 пүшг бүтээгдэхүүн гарлаа гэхэд тэрний 49-ийн Казахстаны талд нэг 51-ийн эднэр өөрснөө борлуулад Казахстаны мөнгө нь өөрсдийн дансаар хэрэгдэг юм байна. Гадаад данс биш. Тэгээд бас гэрээнд нь альвааны хууль эрх зүйн орчинд өөрчлөлт орсон тохиолдолд гэрээ нь бас тэрийгэ дагаад өөрчлөгдөд явдаг юм байна. Жишээ нь газрын хэвлэлийн тухай хуульд 2020 онд нөгөө тухайн төсөл хэрэгжиж байгаа орон нутаг тэр суманд нь зардлынх нь 2% нь одоо хөрөнгө оруулалт байдлаар очно гэсэн нэг тийм шийдвэр бол хууль гарсан байгаа. Газрын хэвлэлийн хуулинд нь. Тэгээ тэрийгэ дагаад 2020 оноос хойш яг энэ Каткогийн үйлдвэр гэрээндээ өөрчлөлт оруулаад өнөөдөр энэ Туркестан мужийнхаа Созак гэдэг тэр одоо Туркестан мужтай юм билээ. Зардлынхаа 2%-ийг нь өгөөд яг сумандаа болохоор 660 сая орчим долларыг бол ингэж жил болох өгдгөө гэсэн мэдээллийг бол авсан. Тэгэхээр бид нар бас яг тийм байдлаар гэрээгээ хийж авбал түгчгүйгээр дараа нь өөрчлөлтүүдэд оруулах боломж нь нэгдэх байх гэж бодсон. Бид юу гаргаж байгаа гэхээр газраа гаргаж байгаа газрын баялагаа гаргаж байгаа. Энэ газрын баялаг маань бас мөнгө болоод хувирдаг байхгүй юу? Тэрнийг тусалахгүй бид нар урьдчилаад гэрээ хэлсээр хийх жоох нь алдаад байна. Тэр чинь газар дур байна. Гарч ирсний дараа тэр чинь доллар байна уу, евро байна уу, мөнгө байна. Тэрнийг тусалж одоо бид газраа гаргаж ийн, ашигт малтмалаа гаргаж ийн, та нар мөнгө гарга. Бид нар заавал ингэж тэрэн дээр зардал гаргах шаардлага байхгүй. Тийм учраас та нар зардлаа гаргана. Бүх эргэлтийн хөрөнгөө гаргана, элдвэрээ байрна. Тэгээд бид нар ингэж байна гэж хэлэх ёстой. Урааныг Франц улстай хамтран одоо олборлох энэ одоо үйл ажиллагааг эхлүүлсэн. За бидний сая одоо очиж үзсэн энэ Казахстаны маш том одоо Катко гэдэг энэ уурхай бол урааныг одоо газар доогуур олборлох ийм одоо дэлхийн хамгийн өндөр технологи ашиглаж одоо ингэж урааныг олборлож байгаа юм байна. Тэгэхээр яг одоо энэ жишгээр энэ том энэ өндөр технологиор бол энэ Монгол улсыг одоо газар доорх энэ урааны баялагийг одоо олборлох энэ олборлтыг хийнэ. Тийм ч учраас одоо бид нар бол энэ олборлтыг энэ одоо хөрөнгө оруулалтын гэрээгтэй даруйхан хийж энэ одоо бүтээн байгуулалтыг улам одоо ахиулах ёстой л гэж одоо миний хувьд үзэж байна. За Казахстан улсад ажилласан энэ удаагийн ажлын хэсгийн бүрэлдэхүүний үйл ажиллагааны үр дүнд тун удахгүй Монгол улсад хэрэгжихээр бэлтгэл ажил нь хангагдаж байгаа. Дорногов аймгийн Улаанбаатар сумын Зөөвч овоо орддох урааны төслийн одоо үйл ажиллагаанд энэ технологиг нэвтрүүлэх, энэ аюулгүй ажиллагааны дүрм журмуудыг нэвтрүүлэх, стандарт нормуудыг нэвтрүүлэх тухай энэ ажлын хэсэг бол гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юм. За Монгол улсад урааны олборлох, үйлдвэрлэх технологи нэвтэрснээр нийгмийн эдийн засагт чухал өгөөжөө өгнө гэдэгт тун их итгэлтэй байна.